За. Долоо 8 2-ыг тэмдэглээд байгаарай. Болсон уу баярлаа. Сүлжээч нь жаахан тасалдаад байна шүү. Тэмдэглэж болсон уу? Мөн хүстэй. За болсон бол багш дээр ихтэй шийдвэрлэлээ шүү. За агш нь дэлгэцээ шийдвэрлээд орох юм. За энэ бодлого байна тийм үү? За харагдаж байна хөлтөө. 7-8 дахь бодлогыг бодъё. 7-8 дахь бодлогыг бодъё гэсэн. За энэ бол. За. Өө ичил хатдаг дээр. 7-8-ыг бодъё. За та нар нэг бодоод үзээд байна. Одоо 8-ыг бодъё. За бодлого номер 7. За бүр болохгүй бодлого үеэр хөвгүүдээс зургал хийж байгаа бодоорой. За галт хэрэг гэхээр нэг тодорхой урттай байх нь тийм ээ? Тий. За нэг тодорхой урттай. За нэг ээлд урттай гэж сэтгэе багш нь. За энэ галт хэрэг маань яаж ийм вэхээр гүүрэн дээгүүр гараад өнгөрөхдөө 10 секундын хугацаа зарцуулдаг. 10 секундын хугацаа зарцуулдаг. За харин тийм харанхуй яг тийм станцын хажуугаар өнгөрөхдөө 6 секундын хугацаа зарцуулдаг тийм үү? Тий. 6 секундын хугацаа зарцуулдаг. За хэрэг галт хэргийн урт нь 180 м бол гүүрний уртыг олно тийм ээ? За бидний мэдгэж байгаагаар ээл буюу галт хэргийн урт маань 180 м. Тийм бол гүүрний уртыг ол. За гүүрний уртыг бүгдөө ээл 1 гэчихөө. За эндээс ээл 1 гэдэг бол гүүрний урт тийм үү? Гүүрний уртын хэмжээ. За гүүрний уртын хэмжээ тийм үү? За тэгвэл энэ галт хэрэг нэг тодорхой урттай гүүрэн дээгүүр гарсан гэвэл ямар зам туулах вэ нийт? Өөрийнхөө уртан дээр нэмэх нь гүүрний уртыг нэмж туусантай тэнцүү зам туулна гэсэн үг шүү дээ. Тийм биз? За тэгвэл ээл 1 тийм ээ. Тэгвэл галт хэрэг маань В хурдтай гэж үзвэл ээл дээр нэмэх нь ээл 1 замыг В тэнцүү В гүрждэг нь Т1 хугацаанд туулдаг. Эндээс В гэдэг бол галт хэргийн хурд. Үгүй. Галт хэргийн хурд. Чи зүгээр татах бол. За галт хэргийн хурд. Галт хэргийн хурд тийм үү? Галт хэргийн хурд. Говчрээ. За. За одоо тэгвэл нөгөө нэг станцын хажуугаар өнгөрөхлөөр станцыг би нэг жижигхэн хэмжээтэйгээ сэтгэх юм бол станцын өөрийнх нь хэмжээг тооцох шаардлагагүй гэсэн үг болчихж байгаа. Галт хэргийн урттай харьцангуйгаар. Тэгэхээр галт хэрэг маань өөрийнхөө урттай тэнцүү замыг ямар хугацаанд туулж ийнө гэхээр 6 секундэд туулж ийнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ээл тэнцүү В гүрждэг нь Т2 болно гэсэн санаа. За энэ хоёр систем тэгшгэлийг зохиож чадах юм бол энэ бодлого бодогдно. За эндээс эхний энэ доотлын тэгшгэл байна шүү дээ. Эндээс багш нь В-г олъё. За В-г олох юм бол энэ юу болох вэ гэхээр L-ийг хуваах нь Т2. За эндээс бол галт хэргийн хурдыг олж болно гэсэн үг шүү дээ. 180 м-ийг хэд тоох вэ? 6 секундэд үү? 6 секунд байна. За тэгэхээр хэд болох вэ? Тэгэхээр 30 м/сек тийм ээ. Тэгэхээр 30 м/сек буюу галт хэрэг маань 1 секундэд 30 м замыг яадаг гэсэн үг байна.
Уулдаг гэсэн санаа байна тийм ээ. За. Тэ. Тэгвэл одоо бүгдээ эндээс L1 буюу нөгөө нэг бидний олох гээд байгаа зүйл гүүрний уртын хэмжээ тийм ээ. Гүүрний уртын хэмжээ. За олъё бүгдээ. Үгүй. А L дээр нэмэх нь L1 тэнцүү V гүрждэг нь T1 байгаа тийм ээ. Тэ. Эндээс L1-ийг олж өчүүл юу болох вэ? V гүрждэг нь T1-ээс хасах нь L үү? Тэ. Тийм болж байна. V-ийн орн хэдийг тавих вэ одоо? Вегийн оронд 30. Оо сайн 30 м/сек-ийг тавина тийм үү? Тий. Гүрждэг нь T1-ийн оронд хэдийг тавих вэ? Энийг оронд Хэдийг тавихаар байна? 10 юу юм? 10 секунд. 10 секунд. За хасах нь L-ийн оронд хэдийг тавих вэ? 160. 180. 180. А тий 180. За 180 м. За тэгэхээр эндээс секундыг одоо яаж яана? Урагдчих чинь тийм угаас. Тэ. Тэгэхээр эндээс хэд болж байна? 300 юу? Тийм угаас. Тийм байна. 300 м-аас хэдийг хасах өгдөрөө? 180 м-ийг хасах хэд вэ? 120. 120 м. Тэгвэл гүүрний урт хэд байсан байна? 120 м. 120 м байжээ. За бодолтой бичээрэй. 120 м буюу би хариулт нь байсан байна тийм үү? Тийм ээ. 120 м буюу би хариулт. Тэмдэглэж болсон уу? Болсон. Одоо 8 дахь бодлогыг та нар өөрсдөө бодохгүй үстэй одоо. 8 дахьыг Ахтас бэх хүрэхээр 8 дахь хариу А. 3 цаг. 3 цаг гарч байна. За. За чи бодолтой багштай харуулах боломж байна. Би чиний юг камерыг Анятага хамт аим сонин тэгтгэл зохиож бодоод байсан. зөв шүү дээ. Анягасаа За. Тэгтгэл зохиож бодох нь зөв шүү. Бид нар ч гэсэн сая тэгтгэл зохиож байгааз. Тэгэхээр тэгтгэл зохиож бодох нь зөв байна шүү. Анх хатаас байхад хүрэхээр 30 км цаг тогтмол өчигдөр би 8 хан бодсон. За сайн. 1.5 цаг өнгөрсний дараа түүнээс 10 км цаг үлдэх хугацаатай садлан машинтай хүн би хотоос гартыг би хот талаас замын 1.3 3-ны За бодохгүй үзэж байгаа та нар нэг. хотын хооронд байхдаа ямар хугацаанд зүрхээ За бодохгүй орлоод ахаарай. Манай нэг иймэрхүү юм яагаад гэсэн. Одоо тийм нэгдэр нэмхэн нэг гээд хаалтан насар игээд өмнө нь үржих юм гээд баахан нэг залуу малаа игээд иймэрхүү юм бичээд байсан. За дэлгэцэн дээрээ битээ бичээрэй. За хийг бодох өгдөрөө 8 дахь нь. Тэгээ. За тэгэхээр хоёр хотын хооронд нэг тодорхой зай байх юм байна тийм ээ. За энийг А зэг гэх юм бол энэ нь Б хот болох нь тийм ээ. За 30 км/цаг тогтмол хурдтай ачааны машинтай хүн гарсан байна тийм ээ. Эндээс нэг хүн гарсан юм байна. За энэ гарчээ. За үүнээс 1.5 цаг өнгөрсний дараа түүнээс 10 км/цагаар илүү хурдтай суудлын машин Б хотоос гарч тэд Б хот талаас 3.1 м нийт замын 3.1-тэй зайд уулзсан бол хоёр хотын хоорондох зайг олгоно. За нийт хоёр хотын хоорондох зайгаа бүгд S гэжээ. За битээ дэлгэцэн дээр бичээрэй. За энэ бол хоёр хотын хоорондох зай шүү хүүхдүүд ээ. Энэ хоёр хотын хоорондох зай.
За тэгээд мэдэгдэж байгаа зүйлүүдэд тэмдэглэе. За мэдэгдэж байгаа зүйл нь V1 нь 30 км/цаг тий. Тийм үү? За үүнээс 1.5 цаг өнгөрсөний дараа гэсэн учраас Т2 нь яаж ийнө гэхээр Т-гээс хасах нь 1.5 цаг. Яагаад гэвэл 1.5 цагаар бага хугацаанд явна гэсэн үг шүү дээ. За V2 нь 30 дээр 10-га яана гэсэн үг нэмэн тийм ээ. Яагаад гэвэл 10 км/цагаар илүү байсан учраас. Тэгэхээр 40 км/цаг оо. Тийм байна. За ийм болно гэсэн үг. Тэгээд B хотоос S2 B талаас явсан машины явсан замыг S2 гэх юм бол нийт явсан замын 3/1 тэнцвэр тийм ээ. Ийм зайд болчихсон шүү дээ. За одоо тэгээд тэгшгэлээ бүгдээрээ зохиоё. Тэгэхээр энэ хоёрын эхний машины явсан хугацаа бол Т болчихж шүү дээ. Тэгэхээр эхний машины явсан замыг S1 гэх юм бол хоёр дахь машины явсан зам нь S2 болно. Энэ хоёрын нийлбэр нь бол яг энэ хоёр хотын хоорондох нийт зайтын тэнцвэр гэсэн үг шүү дээ. Яагаад гэвэл уулзсан юм чинь. Баян болох нь. Эндээс S1 гэдэг бол V1-ийг үрждэг нь Т. Тийм үү? Тийм. Одоо жишээлбэл 3/1 тэгэхээр энд дууслаа гэж бодъё л да. Тэгэн бол эндээс энэ үрдэх зай нь юу болох вэ? S1 буюу энэ А хотоос гарсан машин л туулсан гэсэн үг шүү дээ эндээс. За S2 нь юу болох вэ гэхээр V2-ыг үрждэг нь Т-гээс хасах нь 1.5 цаг ба. За ийм болно. За тэгээ энэ хоёрын нийлбэрийг нь бид яах вэ? Олох хэрэгтэй тийм ээ? Олон тий. Энэ хоёрын нийлбэрийг нь олох хэрэгтэй. Эндээс S2 нь бол юу болох юм? S-ийг хуваах нь 3. S-ийг хуваах нь 3 биз? Энэ Энэс 3/1-ээс самт уулзсан гэсэн учраас. За тийм байна. За одоо эндээс багш нь тэгвэл эндээс Т-г олъё. Энд гिचглээс Т-г олж бичээ. Тэгэхээр ийм болж байна хүмүүс. V2-ыг үрждэг нь Т. Одоо тэгэхээр гишүүнчлэл үржүүлнэ гэсэн үг шүү дээ нэгээр. Хаалцаалаад. Тий. Аги марж байна. За тэгэхээр хасах нь V2-ыг үрждэг нь 1.5. Тэнцүү S-ийг хуваах нь 3 болж байгааз. Тий. За бид нар олох гээд байгаа зүйл чи юу вэ? Т. Т-гээ олоод дээдлэгээ тэгшгэл тавьчихаар S1 нь гараад ирэх юм тийм ээ. Эндээс нэг явсан зам олж болох юм байна шүү дээ. За олъё. Тэгэхээр V2-ыг үрждэг нь Т гэдэг маань S-ийг хуваах нь 3 дээр. S-ийг хуваах нь 3 дээр нэмэх нь V2-ыг үрждэг нь 1.5 болж байна тийм байгаа сүртэй те. Тий. Тий. Одоо эндээс Т-г олж бичиж байна. Т тэнцүү S-ийг хуваах нь 3. Нэмэх нь V2-ыг үрждэг нь 1.5. За үүнийг хуваах нь V2 болох нь тийм ээ. Тийм байгаа зүгт үү? За тэгвэл одоо бүгдээр эндээс S1-ийг олоо бичих юм бол S1 гэдэг нь юу болж байна одоо? V1-ийг үржих нь Т штэ шүү тийм ээ. Тэгэхээр Т-ийн хооронд энийг тавьж болно да. Тий. Үржих нь S-ийг хуваах нь 3 хасах нэмэх нь V2-ыг үржих нь 1.5. Үүнийг хуваах нь V2. За тэгэхээр 50 бүгдээр. V1-ийн хооронд хэдий тавих вэ? 30-ыг тавина тийм ээ. 30 км/цаг учраас 30. S-ийг хуваах нь 3. V2-ийн хооронд хэдий тавих вэ? Чиг үржих нь 1.5. Үүнийг хуваах нь 40. За инхээр 30-ыг 3 туучгаар эндээс хий тавих нь 10. 10 тий. За 40-ыг 1.5 үржүүлэхээр чинь 60. Тий 60. Хуваах нь 40. За ийм болох. S1 гэдэг бол юм болох юм тийм ээ. Энэ бол юу болох вэ гэхээр километр гэсэн нэгтэй болно гэсэн үг шүү дээ. Энэ чинь яг бол километр цаг гэсэн нэгжээр яваад байгаа учраас. Аачааш нэ. Тэгэхээр S1 гэдэг маань эндээс 10 S дээр нэмэх нь
60 км. Баахан 40 км цаг гэсэн юм л. Энийг нэг жижиг болоос эн чин цаг км цаг байгаа юм байна. Цаг. Яг баахан цагтай цаг км. За. За юм болчихно. За одоо бид S олё одоо. S2 маань юу болж байгаа вэ гэхээр S-ийг хуваах нь 3 тийм ээ. S-ийг хуваах нь 3. Ерөнхий S явсан зам маань S1 дээр нэмэх нь S2. Тэ. S1 дээр нэмэх нь S2. За ингээ бодол дээр энд өгсөн зүйлүүдээс өөр юу байлаа гэхээр T2 орнод ингээд тавьсан. S-ийг хуваах нь 3 гэдэг маань энд байж байгаа. Биднээс S3-ын 3-аараа бодсон юм тийм ээ. За зөвхөндөөс шалгаад байх юм. S1 гэдэг чинь за энэ дээр нэг текст дөргсөн биш. Энэ юун дээр хин сум зураад байгаа юм бэ? Зурхгүй шүү. Энэ дээр юм нэг текст дөргсөн байх шүү. Энэ дээр нэг текст дөргсөн байна өдөр. Энэ дээр. За энэ дэлгэцэн дээр зурсан хүн авчаарай. Арилгачаарай. За. Ингэтэй. Арилгаач. Ингэсэн зурсан үстэй энэ дөрвийг. Ирмээс юм шүү. Би биш. Яах вэ ганц тийм. За. Тэдэн ч байх болгочлоо. За баярлалаа. Оо. За яг фото. Ийм л ихтгэлийг бид ашигласан шүү дээ тийм ээ. Тэгээ бидний олох гээд байгаа юм ерөөсөө л энэ. Энийг олох гээд байгаа. За энийг олох гээд байгаа. За. Тэгээ шууд эндээс олё дөө тэгвэл. Тэндээс яхаар нэг тэгшгэлэн дутаад байгаа. Ингээ явчих шин тэгвэл. S2-ын тэнцүү. Доотлохоос нь багш нь яачих. Тэг олчих. Тэг олоо 2 талаас нь тэнцүүлээ гаргачих. Эндээс бодоход нэг тэгшгэлэн дутчихжээ. За. Одоо эндээс нэг бичих шин. V2-ыг үрждэг нь T дээр нэм хасах 1.5-ыг цагийг үрждэг нь V2 нь S-ийг хуваах нь 3 байгаа шүү тийм үү? S-ийг хуваах нь 3 гэхээр эн чинь юу гэсэн үг шүү дээ? S1 гэдэг чинь S-с хасах нь S2 гэсэн үг шүү дээ. S2 нь 3-1 S учраас S-с хасах нь 3-1 S гэхээр эндээс юу болох вэ гэхээр 3-2 S үү? Тийм үү? Тэ. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бид S1-ийн оронд тавихаар энэ юм болнараа. S-ийг хуваах нь 3-2 энэ V1-ийг үрждэг нь T гэсэн тэгшгэл болоод нөгөөх нь болохоор юу болох вэ гэхээр 3-1 S-ийг тэнцүү V2-ыг үрждэг нь T-гээс хасах нь 1.5 цаг тийм үү? Ийм болчихно. Тэгэхээр энэ доотлын тэгшгэлээс T болоод дээдлийн тэгшгэлээс T болоод хоорондын тэнцүү санаа ирсэн. Тэгэхээр T тэнцүү 2S-ийг хуваах нь 3V1 болоод доотлын тэгшгэлээс T болохоор юу болох вэ гэхээр V2-ыг үрждэг нь T-гээс хасах нь 1.5-ыг үрждэг нь V2 тэнцүү 3S. За эндээс T-г олоо бичвэл V2-ыг үрждэг нь T тэнцүү S-ийг хуваах нь 3-аас дээр нэмэх нь 1.5-ыг үрждэг нь V2 юм болно. За эндээс T-г олоо бичгээр T тэнцүү S-ийг хуваах нь 3 S-ийг хуваах нь 3 нэмэх нь 1.5-ыг үрждэг нь V2
Хуваах нь V2 гэсэн юм болно гэсэн санаа. За эндээс T2-ыг олсон, эндээс T2-ыг олсон учраас 2-ын тэнцвэрч 2 тас нь. 2S-ийг хуваах нь 3V1 нь 3V1 нь S-ийг хуваах нь 3. Нэмэх нь 1.5-ыг үрждэг нь V2. Үүнийг хуваах нь V2 гэсэн юм тэгтгэл гарч ирэх юм тийм ээ. За одоо бид мэддэхгүй зүйл авах зөвхөн S мэддэхгүй учраас S-ийг хаалъя. S-ийг ялгаж яваа. Тэгэхээр эндээс юм болгоно. За агш ингээ 2S энтэлтэй байж иг. Эндээ хуваах хавч ийш орохоор үржих болчихно. Тэгэхээр энэ явах гэхээр 2S-ийг үрждэг нь V2. Ийм болно. Тэнцүү S-ийг хуваах нь 3. S-ийг хуваах нь 3. Нэмэх нь 1.5-ыг үрждэг нь V2. За үүнийг үрждэг нь 3V1 гэсэн юм болно гэсэн санаач төгтөө. За яагаад ингэж вэ гэхээр V2 чи эндээ хуваах байгаа штэ. Тэр тэнцлийн эсрэг тодорхоороо үржих болчихно. 3V1 чи эндээ хуваах байгаа учраас тэнцлийн энэ тодорхоороо үржих болчихно. Ингээд эндээс S-ээр хаалцаад төржүүлээд нэг талд нь ялгах чадвар болчихно. Тэгэхээр 2 S-ийг үрждэг нь V2. Тэнцүү S-ийг хуваах нь 3-ыг үрждэг нь 3V1. Одоо яг хаалтаа заасан бичиж штэ. Нэмэх нь 1.5-ыг үрждэг нь V2. Дахиад үрждэг нь 3V1 болж байгааз хаалцаад орж үчгээр. За цаанах микротэй хаачаар өгдөө. Микротэй хаачаар өгдөө. За микротэй хаач. Тэгэхгүй наа чи цаана нэрээс өгдөө. За одоо болчлаа. За ийм болчихно өгдөө. Тэгэхээр одоо энд S гэснийг үрждэг юм байна. Энд S гэснийг үрждэг юм байна тийм үү? Тэгэхээр тэнцлийн нэг талд ялгаж үчгээр 2-ыг үрждэг нь S үрждэг нь V2 хасах нь за энэ 3 нь энэ 3-тойгоо урагчаар ерөөсөө S-ийг үржих нь V1 болчихно. Тэгэхээр S-ийг үрждэг нь V1 тэнцүү 1.5-ыг үрждэг нь 3 үрждэг нь V2 V1. За тэгэхээр 1.5 3 орж үзэхээр 4.5 V1 V2. За одоо эндээс хоёуланд нь S гэсэн үрж өгдөх юм байгаа учраас хаалтны өмнө гаргая. Хаалтны өмнө гаргачаар 2V1 хасах нь V1. V2 2V2 шүү. 2V2 хасах нь V1. Тэнцүү 4.5-ыг үрждэг нь V1 V2-ын үржвэр. V1 V2-ын үржвэр. V1 V2-ын үржвэр. За эндээс S-ийг нь олоо бичлэр 4.5 V1 V2-ийн үржвэрийг хуваах нь 2V2-оос хасах нь V1 гэсэн юм хэсэг гарч ирж байгаа. За одоо энд бидэнд V1 V2 мэдгэж байгаа учраас ерөөсөө бодогдчихно гэсэн үг. За тэгэхээр 4.5-ыг үрждэг нь V1-ийн оронд бид 30-ыг V2-ийн оронд 40-ыг тавина гэсэн үг. За тавь. 30 км/цаг тийм үү? Тий. За нөгөө техникийн оронд 40 км/цаг тийм үү? Тийм биз? За энэ 4.1 цаг чинь цагтаа яваа шүү дээ. Цаг гэсэн нэгчтэй бай. За энийг хуваах нь 2-ын оронд үг жижигөө. 2-ыг үрждэг нь 40 гэхэр чинь 80. Тийм биз? Хасах нь 30. За. За тэгэхээр энэний цагтаа хураагдана. Эндээс бол зүгээр километр цаг гэсэн нэгж гарч ирнэ. Тэгэхээр энэний километр цагтаа орохоор километр гэсэн нэгж төлөх нь шүү дээ. Тэгэхээр S тэнцүү болох бай. Тэгэхээр одоо бидний бодлого S тэнцүү. Эндээс энийг хасгаар чинь 50. Тэгэхээр 4.5-ыг үрждэг нь 30 үрждэг нь үүнийг хуваах нь 50 км гэсэн юм нэгж гарах нэ. За энэ тугаа чи энийг энэ тугаа хачаар чинь 6 ёо. Тэгэхээр 4.5-ыг үрждэг нь 6 үрждэг нь 4. Тэгэхээр
4.5-ыг үрждэг нь 24. За ийм километр болох нэ. За бүгдээрээ тэмдэглээд аваа өгтөө те. За. За юм болж шүү. За 4.5-ыг үржүүлчихээ чи дарахлаа. 24-өр. Багсаа. За 4.5-ыг үрждэг нь 24 тийм үү? 24-ээр 108 байна тийм ээ? Тэгэхээр 108 км-с юм тийм ээ нэ? Аха. 108 км. За энэ бол АБ хот хоёрын хоорондох зай. Майкад юм бодлоо. За. За. Юу яаш өргөжлүүлээд бодлогуудаа хэд хүртэл бодно гэхээр энэ өдөрт бодно шүү дээ. За багш нь хэлээд өгчээ. За би сая 782-ыг бодлоо тийм ээ. Тий. За одоо ерөөсөө энэ 7 хоногтой амжуулаад 9-өөс 13 хүртэл хийлгэж чирээ заяа. 9-өөс 13 хүртэл явуулах уу гэж. 13 хүртэл шүү. За би танд руу хөлбөр дөндөж хүртний хөлбөр агаа хийгээд. За баярлалаа. Багшаа би энэ дээр чи явуулсан. Явуулсан уу? Тэгэхээр бүгд яг ариун таарсан уу? Харин би танд Зарим л хэрэгтэй тийм. Зарим нэгэн дээр нь алдсан байл шүү. Тэрийгээ засан шүү. За. За дундаж хүрт нь бол амархан бодлогод байгаа шүү. Тэр Б-гээ бас гүйцэгээрэй за. Ямар ч байсан эндээс 9-өөс 13 хүртэл энийг энэ 7 хоногт амжуулж явуулна шүү заавалчгүй. За баяртай өгдөө. Тэр хөр